Keep them away from me. Out of fun. Зэ самсгано фантасан байна. За тэгэхээр өнөөдөр бүгдээрээ веб хакингийн эпизод 2-ын эхлүүлэх гэж байна. За тэгэхээр эпизод 2-ороо та бүхэндээ юу хийж үзүүлэх вэ гэхээр веб фазинг гэдэг ойлголтын талаар хүрэх байгаа. За тэгээд эпизод 1 дээр бол ямар зүйлийн талаар ярьсныг та бүхэн ороод харсан дээрх би уншаад явах уу. За эпизод 2 дээр бол веб хакингийн бас нэг их томоохон төрөл болох веб фазинг гэдэг нэг арга техник байгаа. За тэгэхээр энэ арга техникийг та бүхэн ашигласнаар ерөөд ашиглаж сурснаар юу хийх боломжтой вэ гэхээр нууцлагдсан директороос та бүхэн гол мэдээллүүдийг авах боломжтой гэсэн үг. Одоо тухайн компани ч гэдэг юм уу те гол мэдээллүүдийг агуулсан нэг тийм нууц файл байлаа гэж бодоход энэ маань болохоор бас нэгний эмзэг байдал болдог. Тэгэхээр энийг хакерууд маань яаж ашиглаад орж нэвтэрж ордог вэ гэдгийг та бүхэнд харуулах зорилготой байгаа шүү. Тэгээд энэ бол зөвхөн боловсрал зориулагдж байгаа. Ерөнхийдөө мэдлэг олох үүднээс та бүхэнд тайлбарлаж өгч байгаа гэдгийг та бүхэн сайн ойлгоорой. За тэгээд бүгдээ өнөөдрийнхөө хичээлийг Hackbox гэдэг сайтаас бас хийж байгаа. За энэ Hackbox сайтын болохоор Fuzzy гэдэг энэ вебийн challenges хэсгийн web гэсэн хэсгийн web exploitation хэсгийн Fuzzy гэдэг даалгаврыг гүйцэтгэх гэж байна. Би бол өмнө нь бол MD5 for life гэдэг даалгаврыг эпизод 1-ээр хийж үзүүлсэн байгаа. За тэгээд 2 дугаар бичлэгтээ та бүхэн тавтай морил. За 2 дугаар бичлэгээр энэ Fuzzy гэдэг даалгаврыг хийж гүйцэтгэх нь. За юуны дээр бид нэр start instance хийгээд үүний дараагаар энэ Hackbox-аас цаанаас нүртээ бол Docker үүсгэж өгч байгаа. За энэ Docker нь болохоор за энэ уртлын хэсэг нь бол энэ дефолтоор ижлэх нь артлын портын дугаар нь хүн болгон дээр өөрөөр үүсэж байгаа. За тэгээд энэ дээр welcome to Acme Inc гэж байна. За нэг ийм сайт үүссэн байгаа. За энэ сайтын бүгдээр нэг тестэлж үзье. За энэ баатангууд маань болж ерөөдөө бол чагт буюу ерөөдөө ямар ч 0 утгатай гэсэн үг. Одоо ямар нэгэн юмр өсрөөгөө гэсэн үг. За энэ дээр нэг search section байна. Үүний ардаас нь search button. За энэ дээр тест гэж бичээд үзье. Тест гэж бичээд search дарахад бол ямар ч нэг нөлөө алга. Тэгэхээр энэ маань бас 0 утгатай. За энийг нь арилгаж аваад үзье. За тэгээд энийг нь уншаад үзэхлээр everything is still under development гэж байна. Тэгэхээр энэ маань under development гэдэг үг маань болохоор яг энэ веб дээр маань яг ямар утгатай ордог вэ гэхээр вебийн ард ямар нэгэн байдлаар юм нуусан байна гэдгийг илэрхийлж байгаа гэсэн үг. Тэгэхээр нууц директори гэдгийг та бүхэн энэ үгнээс ерөөдөө ойлгох боломжтой. Тэгэхээр нууц директоринууд маань бол маш олон төрлөөдөг. Одоо Robots Text гэдэг нь web crawling байж болно, CGI Bing гэж байдаг хаа. Ийм байж болно. Эсвэл zig git гэдэг git файл байж болно. Дотор нууцсан. Эсвэл zig BZR байж болно. Гэх мэтлэнгээр айгүй олон төрлөөдөг. Тэгээд энэ бүгдийг та бүхэн нэг бүрчлэн тестэлж үзээд за энэ дотор байхгүй байвал та бүхэн web fazing болон dirbuster гэсэн хоёр аргыг ашиглах хэрэгтэй. Dirbuster маань болохоор directory buster буюу ерөөдөө pat дээр хөвчлэг хийгдэг. Одоо жишээлбэл би энэ одоо энэ нэг юм дээр тавьчих. За энэ терминал дээрээ энэ одоо Hackbox гэдэг нэг URL байгааз. За энэ URL-ийн артлынхын би хэрвээ мэдгүй байгаа тохиолдолд за одоо ардлынх нь нэг index.php гэсэн юм байлаа гэж бодоход би нэг за index.php гэж мэдэхгүй байлаа гэж бодоход энийг маань болохоор dirbuster гэдэг энэ түүл маань шийдэж өгдөг. Тэгэхээр энэ түүлийг нэмдэг нь word list гэдэг зүйлтэй хамтдах нь ашигласнаар таны өмнөөс энэ word list-үүд байгаа дотор нь байгаа үгнүүдийг энэ pad дээр автоматар орлуулж бичснээр одоо тест гэдэг юм уу те test.php гэдэг юм гэх мэтлэнгээр эсвэл php файлч зүгээр тест гэдэг пат байж болно. Энэ мэтчлэнгээр ийм директоринуудыг шууд таны өмнөөс шууд хийж өгөх боломжтой гэсэн үг. За тэгэхээр dirbuster-ийн маань гол төлөөлөл болох GoBuster гэдэг энэ Ubuntu дээр Debian дээр ерөнхийдөө байдаг. Тэгээд Arch Linux дээр CentOS гэх мэтлэнгээр үйл системүүд дээр нэмэлтээр суулгачих боломжтой байгаа. За GoBuster
ерөнхийдөө бол option болохоор ясах юурн дээр нь болохоор мэдээж уурал авчиж өгнө. Бид нэр энийгээ шууд copy-доод тавина. За ардаас нь word list-д бичиж өгнө. Word list-д миний хадгалсан OPT-гийн word list гэсэн хэсэгт хадгалсан. Энэ чинээсээ word list-д сонгох болохоор би одоогийн байдлаар энэ directory list medium буюу энэ дундын төвшний directory-нуудыг илүүлэхийн дунд directory medium гэдэг нь болохоор ойролцоогоор арай бага дунджийн үгсийн сантай гэж та бүхэн ойлгож байна. Одоо энэ big zig text гэдэг нь арай илүү олон үгийн сантай одоо 2 сая ч гэдэг юм уу те гэх мэтлэнгээр. За одоо ингээд directory за одоо ингэж жагаад за үүний ардаас нь бид нэр яах вэ гэхээр ингээд шууд өгчлөөр одоо шууд ингээд enter дарчвал бид нэр жоох удаан хийн гэсэн үг. Тэгэхээр бид нэр default-ороо болохоор thread гэдэг зүйл энэ дээр go buster дээр үүсгэж өгдөг. Thread маань болохоор default-ороо 10 ширхэг үүсдэг. Тэгэхээр 10 ширхэг үүсхийн би шууд өөрөө гараар static-аар шууд 50 гэж өгчээ. За тэгээд үүнийг ажиллуулад үзье. За тэгээд go buster програм маань ажиллаж байна. За эхний ээлжинд болоо нэг юм 3 юу үүсгэсэн байна. 3 замыг олчихсан байна. Тэгэхээр энэ маань болохоор 301 гэсэн response-ыг бид нэрт харуулж байна. Status-ыг response status. За тэгэхээр бид нэр 200 гэсэн юу харуулахгүй яагаад гэвэл энэ бол pat зам 200 гэсэн утга маань болохоор зөвхөн одоо PHP, HTML гэх юм уу тиймэрхүү программаар бичсэн кодон дээр 200 гэсэн утгаар нь ерөөдөө шууд нэг ил харагдаж байгаа гэдгээр одоо бид нэр энэ олцсон байгаа API гэд хаангууд ингээд шууд ямар ч үр дүн байхгүй гэсэн мөртлөө энэ directory бол байгаа гэж харуулж байгаа. Тэгэхээр энэ маань болохоор response нь 301 гэдэг response-ыг биднэрт харуулж байгаа гэж та бүхэн ойлгож байна. За тэгэхээр бид нэр яг хөө гэхээр API-ийн ардаас бас дахиад нэг pat байх боломжтой гэдгийг та бүхэн харж болж байгаа. Тэгэхээр бид нэр одоогоор энийг зогсоогоод төрөний API гэсэн pat-ыг залгаж өгөөд үүний ардаас нь яг хөглөр хасах X гэсэн опшныг ашиглаад бид нэр файлуудынхаа өргөтгөлийг бичиж өгч болдог. Тэгэхээр энэ файлын өргөтгөл одоо PHP ингээд шууд тасалтай бичээд явж HTML, HTML text файл гэж болно, exe файл гэж болно гэх мэтлэнгээр иймэрхүү маягаар өгчих боломжтой. За тэгээ бид нэр дөрөвдөө боломжтой хөлбөр нь болон PHP байж болно, HTML гэж болно. Мөн дээр нэмээд JavaScript байж болох юм те. Тэгээ бүгдээрээ энэ мэтлэнгээ ингээ хайж болно. Нэмэлт дээр ингээ өргөтгөлөөд өгөөд өөр олон програмчлал хэлүүд байдаг учраас та бүхэн үүнд тохируулаад хийх боломжтой гэдгийг та бүхэн ойлгож байна шүү. За тэгэхээр бид нарт энэ 200 буюу одоо энэ маань болохоор амжилттай харуулсан одоо интерфейс нь амжилттай олдлоо гэдэг та бүхэн response гэж ойлгож байна. Тэгэхээр энэ дээр бол action zig PHP гэдэг юу харагдсан байна. Тэгэхээр бид нэр бол энэ дараалалаараа буюу PHP, HTML, text, JavaScript гэдээ бичсэн байгаа болохоор дараалалаараа хамгийн түрүүнд PHP-гийн сортлж харуулж байгаа лист. За тэгэхээр action zig PHP-ийн ерөөхдөө хамгийн боломжтой хөлбөрийн болоо гэж бодож байна. Яг гэвэл энэ дээр API гэж утсан учраас API маань болохоор PHP-гээр дамжаад ингэж холбогддог. Ингээхээр бид нэр за action zig PHP гэж шууд файлаар нөхөд error parameter not set гэж байна. Тэгэхээр параметрыг бид нэр олгож өгөхдөө асуултын нүдийг тавьж агаад за одоо энэнийхээ ардаас параметрүүд одоо ямар нэг name тэнцүү John ч гэдэг юм уу иймэрхүү маягаар параметрүүдээ шууд өгдөг веб програмчлал дээр ерөөдөө. За тэгэхээр ерөөдөө JavaScript, HTML дээр нэх олдохгүй юм шиг энийг зөксөөч. За тэгээд буцаж очиод одоо яах вэ гэхээр бид нэр параметр гэдэг зүйлийг олгож байгаа учраас GoBuster гэдэг энэ програмыг одоогоор ашиглаад ах шаардлага байхгүй болчихлоо. Одоо бид нэр яах вэ гэхээр web phasing хийх аргаар параметрүүдээ гаргаж авна гэсэн үг. За тэгэхээр web phasing маань яаж хийгддэг вэ гэхээр хасах опшнтой энэ опшн дээрээ болохоор та бүхэнд харуулвал HC grep HA асгаас за энэ string өргөч
HC за энэ дээр харагдаж байна. За хасах HC, HL, HW, HH гэдэг энэ болохоор hide response with specified. Тэгээд энэ дээр болохоор taking values from baseline гэж байгаа. За энийг бол бид нэр ерөөдөө ашиглах хэрэгтэй. За HC энэ дээр болохоор нөгөө нэг HC нь болохоор яадаг вэ гэхээр одоо HC тэнцүү 404 ч гэдэг юм уу ийм ингээд өчнгүүд эсвэл 200 ч гэдэг юм ингээд өчнгүүд энэ одоо веб фазинг хийж байгаа одоо юм маань олдлоо гэж бодоход яг 200 гэсэн яг ингээд зөв хариуг нь л ерөөхдөө бол шууд аавна гэсэн үг байхгүй. Тэгэхээр 301 гингүүд нь pattern болчихно 404 гэхээр алдаа заасан хэсгийг нь бид нэр харах болж байгаа. Not found буюу page not found гэсэн юуг харуулж байгаа. За энэ дээр бол тэр HH нь бол тэр ерөөхдөө бол бид нэр утгуудыг нөхөх боломжтой value-д нь. Тэгэхээр бид нар бол энэ baseline-ыг шууд боломжтой. Дефолтоор ерөөдөө бол 20-той байдаг шиг санагдаж байна. Тэгээд 24, 27 хэмжлэнгээс цаашаа нэмээд явах боломжтой гэсэн үг. За үүний ардаас бид нэр word list-ийг хасах W гэсэн энэ дээр л тэр channel-ийн option-ыг бичиж өгөөг байна. За word list төрөнийхөө одоо бид нар яг хөө гэхээр илүү дэлгэрэнгүй харах гэж байгаа учраас big гэсэн юу ашиглана гэсэн үг. За Ubuntu-гийн терминал дээрээс саяных шиг устгахыг эсвэл Ctrl L гэсэн төвлөрөөр дараа заавалжгүй clear-ийг шаардлагагүй устгаж болдог шүү. За word list үүсгэчлээ. Одоо үүний ардаас нь бүгдээрээ энийг өгчээ. Шууд уурлаа бичиж өгнө. Уурлынхан хамгийн уртлынхаа гэсэн HTTP ингээд өгчнө. За энэ асуултын тэмдэгний ардаас яах вэ гэхээр бид нэр мэддэхгүй байгаа. Бид нэр энэ ард нь яг ямар юм байгаа. Одоо тест одоо ямар нэгэн компани нэр ч гэдэг юм уу эсвэл нууц secret file ч гэдэг юм уу тэмцүү одоо нэг secret гэдэг ч юм уу secret page гэдэг энийг нь бид нар мэдэхгүй байгаа учраас одоо яг гэхээр энийг нь мэддэхгүй байгаа хэсэгтээ томоор фаз гэж бичиж өгдөг. Тэгэхээр энэ маань болохоор яг энэ фаз гэсэн томоор бичсэн хэсэгт маань яг гэхээр түрүүний маань энэ word list гэдэг big text гэдэг хэсэг маань орж ажиллаж өгдөг гэсэн үг. За тэгэхээр энийхээ ардаас тэнцүү гэж хагаад яагаад гэвэл би энэ түрүүн та бүхэнд зааж өгсөн. Энийхээ ардаас тест тэнцүү тест гэдэг юм уу нэг иймэрхүү маягаар admin тэнцүү тест гэдэг юм уу иймэрхүү маягаар утгын параметрыг олгож өгдөг. Тэгэхээр бид нарт энэ артлаас нь бол юу ч чийсэн болон та бүхэн дурын зүйлийг бичиж болно гэсэн үг. Харин энд фаз гэдэг хэсэгт нь болохоор яг гол brute force гэж байгаа хэсэг маань гарч ирж байгаа гэсэн үг. За ер нь option маань ингэ болчих. За энд response маань 200-тай reset гэдэг үг маань олцсон байна. Тэгэхээр reset гэдэг үгээс цаашаагаа ерөөдөө бол байх боломжгүй юм шиг байна. Тэгэхээр бид нэр reset гэдэг үг гэж бид нэр ойлгож болно гэсэн үг. За тэгэхээр энэ маань болохоор admin биш асуултын тэмдэг reset буюу ерөнхийдөө бол password reset маягийн тиймэрхүү юм байж болох юм тий. За ингээд reset гэдээ дарсан чинь яасан бэ гэхээр account ID not found гэж байна. Error заасан байна. Тэгэхээр энэ маань болохоор ID гэж ID учраас за энийг гаргачих. Энэ маань болохоор ID учраас яг хөө гэхээр бид нэр тоон утга оруулж өгөх ёстой гэсэн үг. Бүгдээрээ энэ дээрээ ID not found гэж байна. Тэгэхээр бид нэр ID буюу ID маань болохоор 1 2 3 4 гэж явдаг учраас энэ дээр нь болохоор integer буюу бүхэлдээ number оруулах хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр энэ дээрээ бүгдээрээ фазын хэсэг маань болохоор энэ маань болохоор reset гэдээ олцсон учраас reset тэнцүү. Энэ дээрээ болохоор буцаагаад фаз гэдэг чи. За яг хоо энийг бол ерөөдөө ID буюу ID-г нь мэдж байгаа учраас бид нэр яг хоо тусдаа script бичээд одоо for давталтгүйгээд ч гэдэм үү те. За энэ дээр бол нэгээс эхлээд эсвэл 0-оос эхлэж гэдэг юм уу хэд хүртэл явахын бичээд үүнийхээ ардаасаа за энэ маань болохоор яг утга нь хэвлэгдлээ. Үүнийх нь ардаас 200 гэсэн респонсыг илгээж ивэл энийгээ би өөр авъя гэсэн маягийн тиймэрхүү код ч болно. Эсвэл яг хамгийн амар арга нь бол та бүхнээс нэг мэддэг чардаад байхгүй нь болохоор
энэ мэтчлэнгээр wave phasing-ийн опшнуудыг маш сайн ашиглаж сурчих хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр бүгдээ энэ мэддэггүй байх хэсэгтээ phase гэж томор хийснээр энэ маань ажиллана гэсэн үг. За энэ option маань бүгдээрээ юуныхаа value-ийн одоо хэсгэж өгнө гэсэн үг. За одоо ингээд бүгдээрээ зогсоё. Яг гэвэл энэ response нь 200-тай. Энэ дээр нь болохоор word char нь болохоор 74 урттай. Тэгэхээр ерөөд айгүй олон юм бичиж байгаа флаг маань байгаа юм шиг байна. Тэгээд энэ дээр нь болохоор бусдууд нь болохоор ийм 27-гийн характер буюу одоо энэ stringтэй байгаа гэсэн үг. За тэгэхээр энэ бол ID нь 20 дээр байгаа юм шиг байна. Тэгээ бүгдээрээ шалгаж үзье. За энийг ярилцгач. За reset тэнцүү 20. За ингээд бүгдээрээ you are successfully reset your password. Ерөнхийдөө бүгдээрээ пассвортаа шинжлэх байсан юм байна. Бидний гол даалгавар маань болохоор тэгэхээр бид нэр бараг л black box testing маягаар ерөөсөө бүр юу ч мэдэхгүй маягаар ороод яг бид нэр яг юу хийхээ мэдэхгүйсэн. Тэгэхээр хамгийн гол харсан одоо сэтэл маань болохоор under construction буюу одоо энэ маань болохоор бидний ард нуугдсан байж болохоор нуус директорнууд байна гэд хийн төгсөн байсан. Тэгэхээр энийг маань бүгдээр ашиглаад за энийг бол нуус директорийн нуудыг илрүүлэх юм байна гэдгийг бүгдээрээ ойлгоод тэгээд цаашаад GoBuster Dirbuster-ыг мөн бас ашиглаж болно. Dirbuster-ийн листүүд, word листүүдийг бүгдээрээ ашигласан. Үүний дараагаар энэ параметрыг олохын тулд бүгдээрээ wave phasing-ийн аргаар энэ хоёрыг олсон гэсэн үг. За хэрвээ энэ сая бол нэлээд хурдан олцсон. Хэрвээ энэ word list дотор нэлээд доошоо байрлсан байвал жоохон удаан маягийн бүгдээрээ энийг хайж үзнэ гэсэн үг, phasing хийж үзэх байгаа. Тэгэхээр энэ phasing гэдэг маань болохоор та бүхэн яаж phasing-аас өөрсдийгөө хамгаалах вэ гэхлээр хамгийн гол хамгаалах арга техник нь бол вебсайт дээрээ нуус директорийг үүсгээд тэрэн дээрээ бити backup удаа хадгалаач. Бас нуус директори дээрээ бити юунуудаа байгууллагын чухал ойлголтууд одоо чухал мэдээллийг бити хадгалаач. Ямар нэгэн байдлаар за энэ вебсайт дээрээ хадгалсан байлаа гэж бодоход за бүр монголоор хадгалсан байлаа ч гэсэн монголоор директори үүсгээд хадгалсан байлаа ч одоо монголын кириллдээ нөгөө мессежний хэллэгээр монгол маягаар дорж ирэх юм уу тиймэрхүү маягаар хадгалсан байлаа ч гэсэн бас олдох боломж бас байгаа. Тэгэхээр та бүхэн хадгалахдаа одоо өөрийнхөө hard disk-ын дээр ч юм уу тий заавалчгүй веб сервер гэхээс илүүтэйгээр hard disk-ын нэрээ хадгалаад hard disk-ээ өөрөө full disk encryption ч гэдэг юм уу хийгээд тиймэрхүү маягаар хадгалвал та бүхэн илүү үр дүнтэй болов гэж бодож байна. Эсвэл cloud орчинд хадгалах гэж байгаа тохиолдолд бол Outlook-ийн юунд Google Drive дээр ч гэдэг юм уу те илүү юу сайтай recommended олон ашигладаг тиймэрхүү технологиг ашиглавал илүү зүгээр болов уу гэж бодож байна. За тэгээд өнөөдрийн маань wave phasing-ийн хичээл үүгээр өндөрлөж байна. Тэгээд ойрд ерөөдөө ажил хийгээд байгаа болохоор хажуугаар нь бол бичлэгээ оруулж амжихгүй байгаа. Тэгээд та бүхэнд ойлгохоор чадхаараа бичлэгүүдээ хүргэнэ гэж хэлмээр байна. Завтай үедээ. За тэгээд wave phasing-аас бүгдээрээ өөрсдөө хамгаалцгаая. За тэгээд дараагийн имжлэхээр уулзцгаая. Түр баяртай. No.